Монгол улсын төрийн албаны зөвлөл үзүүлж байна. Миний байж байгаа царай төрийн албан хаагчийнхаа эрхийг зөрчин ажлаас нь халж хууль бус томилгоо хийж төрд хохирол учруулсан гэд бөөн үр төлбөр тунчихсан байдаг. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 1-р хэсэг. Иргэнийг эсвэл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, төр чөлөөлсөн халсныг төрийн албаны төв байгууллага эсвэл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлөвлөнө. Гэтэл хөөрхий ээжийн минь эмчилгээнд өндөр үнэтэй эм тариа хэрэгтэй байдаг. Оюутан хүүгийн маань сургалтын төлбөр нэгдээд байдаг. Хэрвээ би тэр үед улс төрөөс ангид байж хуулиан дээдэлж ажилласан бол бас төрийн албаны зөвлөлийн хугацаатай үүрэг даалгаврыг биелүүлж зөрчлөн арилгаж ажилласан бол ингэч ч өрн тунаж өөрийгөө баллахгүй байж болох л байсан.